Энэ бол Эрдэнэт хот. Өглөө оройдоо Улаанбаатар хоттой адил утаагаар бүрхэгддэг болжээ. Энэ хот 100 гаруй мянган хүн амтай. Тэдний 60% нь гэр хороолт амьдардаг. Үйлдвэрүүд эрчимтэй нэмэгдэж байгаагаас гадна хотын автомашины тоо ихсэж байгаа гэд олон хүчин зүйлээс шалтгаалж Эрдэнэт хот утаажиж байна. Тиймээс төлөвлөлтгүй хөгжсөн Улаанбаатарын алдааг давтахгүй тулд одооноос агаарын бохирдлыг бууруулах дөрвтэй арга хэмжээ авч эхлэх зайлшгүй шаардлага байна. Сүүлийн манай 3 жилд манай 57 үйлдвэр ашиглалтанд орсон байгаа. Утааны хөвд бид нар утаагүй 100 төслийг хэрэгжүүлж байгаа аймгийн хэмжээнд. Мөн бид нар бас гэр хороолттой бас нэг дулаан баригч гэдэг төслийг бас энэ жил хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Энд бол нэлээд иргэдийн одоо хөрсөн тийм ажил болж байгаа. Хороолттой нэг 2 заалттай тоолуурын төслийг бас бид нар хэрэгжүүлж эхэлсэн. Өдөнгөөс 15 оноос нэг аймгийн төсвөөс нэг 200 сая төгрөг тавиад тэр төслийг бас хэрэгжүүлж байгаа. Зөвхөн Эрдэнэт гэлтгүй 5-6 томоохон аймагуудын агаарын бохирдлын асуудал хурцджээ. Орон нутагт агаарын чанарыг хянах 24 суурин харвал ажиллаж, хөхөрлөг хий азотын давхар эсэл тоосон цэрийн хяналт шинжилгээг өнгөрсөн жилүүдэд хийхэд тогтмол өссөн үзүүлэлттэй гарсан. 7-8 аймгийг бол эхний ээлжинд бол ингээд онцлцсон байгаа. Энэ эдгээр аймагуд нь болохоор Баян-Хонгор аймгийн төв, Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Ховд, Өмнөговь зэрэг аймагуд байдаг. Ерөнхийдөө нийт аймагуудад бол тодорхой хэмжээгээр бол агаарын чанар бол өөрчлөгдөхтэй, бохирдолтой түвшинд зарим үед орж бохирдох юм тохиолдлууд ажиглагдж байгаа. Саяын дурдсан аймагуудад бол ерөнхийдөө өвлөө үйлрэлт бол агаарын чанар бол нэлээд муу юм байна. Тэгэхээр энэ зурган дээр одоо 23 хот суурин газрын агаарын бохирдлыг хэмжээг харуулсан ийм зураг байгаа. За энэ дээрээс харах юм бол хөхөрлөг жилийн дундаж агуулмжийг харуулсан байна. За яг энэ улаан шугам байх ёстой хэмжээ гэж бодох юм бол эндээс одоо давсан хотуудыг нэрлэе. За тухайлах юм бол энд 10 ихээр харагдж байна. За мөн Дархан байна, Чой болсон байна, Цэцэрлэг байна. За энд Баян-Хонгор, Сайн шанд, за мөн Шарын гол, Далан задгад гэсэн хотууд одоо хөхөрлөг жилийн дундаж агуулмж нь одоо өссөн ийм үзүүлэлт харагдж байна. За дараагийн зураг бол азотын давхар эслийн жилийн дундаж агуулмж мөн байх ёстой хэмжээнээс өссөн аймагуудыг харагдаж байна. За тухайлах юм бол энэ дээр Эрдэнэт хот бас маш өндөр харагдаж байна. Мөрөн хот энд харагдаж байна. За энд Улаангомд, Дархан, за энд бол Багнуур дүүрэг, Баян-Хонгор аймаг, за мөн Далан задгад гэсэн эдгээр аймагуд бас азотын давхар эсэл одоо байх ёстой хэмжээнээс их байна гэж харагдаж байна. За энэ зурган дээр бол тоосон цэрийн жилийн дундаж агуулмж харагдаж байна. За мөн одоо ихэнх аймагуд байх ёстой хэмжээнээс ихэлсэн. За энэ дээр Дархан харагдаж байна. За Эрдэнэт харагдаж байна. За мөн Мөрөн, Баян-Хонгор, Ховд, Үлгий гэсэн эдгээр аймагуд за мөн агаар дахь тоосон цэрийн жилийн дундаж агуулмж нь их харагдаж байгаа юм а. За эндээс Баян-Хонгор аймгийг онцлоход бол маш өндөр харагдаж байгааг та бүхэн зурнаас харж болох юм а. Уг нь 2013 онд байгаль орчны сайдын тушаалаар агаарын бохирдлын хэмжээ хүлцэх дээд хэмжээнээс давсан аймгийн төвүүдэд бохирдлыг бууруулах чиглэлээр 700 сая төгрөг зарцуулжээ. Гэхдээ бодит үр дүн алга. Харин одоо эдгээр аймагуудын агаарын бохирдлыг бууруулах үднээс ямар ажил хийж байна вэ? За давын өмнө ойрын үед орох гэж байгаа зүйл бол эрчим хүчний одоо датаас дээр эрчим хүчний тарифын бодлогон дээр томоохон одоо үйлдвэр аж ахуй байгууллагын тариф, аж ахуйн гэрийн одоо хэрэглээний тариф гэдэг хоёр ялгая. Ялангуяа шөнийн пик цаг тарифыг бол болж игэл одоо нойлох болцоо юу байна тийм ээ. Тарифыг бүр багасгая. Тэгээ өөрөөр хэлбэл хүмүүс маань шөнө бол нөгөө тэн янз бүрийн халах ширхслүүдээр дамжаад заавал нүрс төлөлгүйгээр одоо гэрийн дулаахан байлгах болцоо юу байна гэдэг энэ чиглэл рүү бид нар бодлого гаргаад явж байгаа. Улсын хаанч дээр Улаанбаатар хоттой адил гэр хороолоос ялгарх хортуудаа агаарын бохирдлын гол их усүр болж байна. Тиймээс аймагуудыг орон сууцчлах, төвлөрсөн дулаанаар хангах шаардлага үүссэн.